Сайн бацгаана хүүхдүүдээ. За суугаарай. За багшийн ангичин гэдэг өнөөдөр таны ангид багш нь Монгол хэлний хичээл орно. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ хичээлийн дэгтэйгээ танилцъя. За эхний дэг маань юу гэж вэ? Дараачих маань? За дараачих маань? За өнөөдрийн хичээлдээ оролцохдоо энэ 3 дэгээ баримталж оролцсон шүү. За юу. За багш нь багуудыг оролцоог үнэлэхдээ энэ үнэлгээний хуудсан дээр 5 хушуугаар үнэлнэ. За. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ нэг бичлэг үзье. За дахиад нэг үзчихье. 3 удаа үзье. За энэ бичлэгийн утга нь юу вэ хүүхдүүдээ? Цаал. Урам зориг гэдэг нь болохоор илээдэрхүү мэдээж амжилттай ганцхан ингээд бүсдэл өрнөлөгдөөд ингээд мэдээж ингээд сайхнаар байгаад сүүл рүүгээ ингээд мартагдаад ирэх юм чинь энэ хүмүүс наваа мартаад байгаа юм чинь би бэлчээгээд ганц хураал танаас ураад болчихно. Цахилгаан гэдэг нь ихлээр сурсан хэллээрээ төгсөн төгсдрөө юм байна гэсэн. За баярлалаа. За нэгдүгээр агаас. За гэгэнэ. Урам зоригтой ч байсан нэг цахилга батгүй байвал цаашаа авахгүй. За баярлалаа. За дөрөвдүгээр багаас. За дөрөвдүгээр агаас. За намна. Урам зориг хүн өгсөн гэсэн дараа бөөлөөр зориггүй болоод хийжсэн юм болов уу гэдэг. Харин цахилгаан батаад яваад урам зоригтой яваад. За амжилтанд хүрнэ гэсэн өгөө. За 3 дахь агаас. За наран салуу. Чамайг тийзээ явж байгаа өөрөө уршаа хүн зэрэг хүрсэн. Урам зориг гэдэг нь илээд дэш явж байгаа даа залхуурж байгаа доош бүр доош явсан. За бүр доош явсан. За тэгвэл энэ гол бичлэгээ маань гол санаа нь болохоор юу вэ? Биднэрт урам зориг хэрэгтэй ч хувь хүний сахилга бат буюу тууштай байдал хэрэгтэй тийм үстэй. Тэгж жагаад биднэрт амжилтанд хүрнэ гэсэн гол санаатай бичлэг байх нь. За тэгвэл багш нь та нараас нэг асуулт асууя. За. Юу гэсэн асуулт вэ? Гол санаа гэж юу вэ? За гол санаа гэж юу юм бэ хөөтөө? За гэнэ. Энэ их одоо юу гэж биднэрт тийгээс сурах гээд байгаа, юу гэж өгүүлэх гээд байгаа мэдээж байгаа. За биднэрт юу гэж сурах гээд, юу гэж өгүүлэх гээд байгааг хэлсэн байна. За төлөө нөө. Гол санаа гэн тэр ихээр дамжуулан яг биднэрт юу ойлгуулах гээд, юу ингээд сургамжтай байдал гэж өгүүлэх гээд байгаагаа гол санаа. Гол санаа гинэ. За эндээс өөр. Заавал за. Яг төгсгөл юм уу гол хэсэгт нэг яг ихийн тэр хэлж байгаа сургамжийг гол санаа. За тэр яг хэлж байгаа сургамжийг гол санаа гэд. За эндээс. За авчирлаа. Хүн ингээд ямар байдал, ямар дүс тэр чамаагүй ихтэй юу вэ? За сайн мэдгүй байна. За сач. За өөр хэлэх хөхтэй нөө. Гол санаа гэж. За тийм үү? Гол санаа гэдэг нь бидний ямар сургамж, ямар санааг илэрхийлэх тэр. За ямар сургамж, ямар санааг хэлэх чаа тэрийг хэлнэ гэж байна. За тэгвэл бүгдээрээ гол санаа гэдгийг тодорхойлтыг харъя. Сэм дамжуулан гарсан дүнээр санаа ихийн гол санаа гэдэг. Сэдвээр дамжуулан гаргасан дүгнэлт санааг ихийн гол санаа гэдэг юм байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв маань юу вэ нөхдөд? Өөрийн гол санаа
Өгүүлбэрийн гол санаа за нэгтгэн дүгнээ гэсэн сэдвтэй хичээл үзгэнэ. За тэгвэл хичээлийн маань өнөөдөр хичээлийн маань зорилго болохоор санаа байлан тодорхойлох гэсэн зорилготой ах нь. За бүгдээрээ дэвтэртээ ихээхээ сэдвийг бичиж. За ихээхээ сэдвийг бичээрэй. За бичиж дуснууд нь гараа өргөөд сэдв дээр бол нэх утахгүй бах тийм ээ. Сая байгууллагаас хариулсан За одоо тэгвэл багш нь та нарт хүүхэд болгоныг их тарааж өгсөн байгаа тийм ээ. За тэрийг бүгдээрээ харааны уншлагаар уншъя. За уншиж байгаа явцдаа мэдхгүй үгнийхээ доогуур зураад яваад байгаа хүүхдүүдээ. За батартай яасан. За үзгээрээ гэсэн зурж болно. За яах вэ? Үзгээрээ гэсэн зурж болно. За уншсанууд нь гараа өргөөд сууж байгаарай. Утгыг мэдхгүй үгнийхээ доогуур зураа явуулж. За тэгээд дууссан юм шиг байна. За бүгээс нүгдээ. За ямар үг байсан? За бүгд малуу. За хамхууд болдгон. Шав. Цогцог. Барлуу. Бүгд. За бүгд бүгдээ бүгдөө ийм хэлбэрээр харъя. Хэлбэрээр харъя. За багшин дэлгэцэн дээр харуулъя бас. За турт мал гэдэг маань юу гэсэн утгатай хана? Туурайт малыг хэлдэг хана. За ховоо гэдэг маань татах сав. За сураа шувтрах гэдэг маань сур идэх дараа нь будрагна.
Модыг хэлэх бахна. За хамхууд. Өслөг урмал. За гарц. За довцог. За сайр. За шар шавг. За бид нар мэдгүй өгөхөө үгийн утгатай нь тайлбартай танилцчлаа тийм ээ. За одоо тэгвэл сурагчдаа үлгэр жишээ унших сурагч байна уу? За дэлгүүрнэг орё. Тэр жил манай нутагт гам болоод уулын ингэр рүү нүүлээ. Шинэ нутаг маань ууртай, ногоотой бас үзээгүй газар ус нэг сонио. Шуун хүртэл өөрөөр жиргэж байх шиг санагдаг. Өндөр уулын ирвэхээ арийнхаасаа өнгөлөг байдаг юм билээ. Тэгээд чүрэн шинэ нутаг таатай сайхан аль тааны өндөр тэнгэр газрын засраар бүхэн дуушиг түлж зулай шиг зөөлөн газар шороонд Турд малын бүс амруу. Сайн дүгргийн усан дээр олон тэмээж хэлбүүлэн өдөржин ховоо татаж өмждөг эцэг минь нэг нөрөө тэнэж аль эрт чиглээд арчсан сураа гаргаад шуртарч нухад суудал боллоо. Гэтэл хэдэн тэмээ тогтдоггүй. Манай болсон газар багшуу удаан хасмал ац юу тэмээний дүртэй ногоо төц тийм иргэг байгаад сайн дүгргийн хэдэн цагаар тогтцол сайхан бодны гол хэмээг сайрын чаашаа Лондон тэгж хондог байдгийг боловч ухаан хөдөлгөй байлаа. За баярлалаа. Ямар мондог уншд юм бэ дэлгэнүүд. За тэгвэл одоо бүгдээрээ эхээ уншсан юм чинь сул даалгавар ажиллая. За нэгдүгээр тусгал юу гэсэн асуулт байна хөө тэ? Ус бүрийн гол санаа хэлэгдэж байгаа үгээр даурсарай. За багш нь баг болгоно. За ажиллаарай. Асуулт ажил. За их маань хэдэн цаг цэцлбэртэй хөвгдөд дээ? 2 цаг цэцлбэртэй. Тэгвэл хэдэн өгүүлбэрийн доогуур зурна гэсэн үг үү? 2 өгүүлбэрийн доогуур зурна гэсэн үг. За багуудтайгаа маш сайн ярилцж агаад За багууд болсон уу? За нэгдүгээр багаас эхлээд 2 сурагч гарч ирээд за ямар өгүүлбэрийн дагуур яагаад зурсан бэ гэдгээ тайлбарланаа. За бусдаа анхаарлаа сонсон шүү. Тэгээ баримтлаараа өгдөө те. За тайлбарлаарай. Шинэ болсон газрын гадаад байдлыг хүсэж байгаа. Хэдүүд эхний засалбар дээр үү? За.
энэ дээр болохоор хоёрдугаар зохицлогоо дээр тогтолбор дээр болохоор энэ бүх зүйлийн зохицсон тийм газар буучаад ягаад хэмээнүүд нь тогтцоо байгаа нь ойлгохгүй байгаа. За ойлгохгүй байгаа дурсалсан байна тий. За баярлалаа. За дараагийн баг. Нэгдүгээр ягаад энэ өгүүлбэрийг сонгосон бэ гэхээр ийм ингээд шинэ нутгийнхаа гадаад үзмжийг тэгээд ингээд шороонд турд малын хөл амарсан ингээд төрсөн байгаа энэ хэсгийг сонгосон. За хэмээ шороонд төсөөлөө хатахгүй дасаагүй харин хуучинтай санаа тийм хэсгийг сонгосон. за баярлалаа. За багтаа өгөөрэй. За 3 дугаар гараад ирээрэй. За ихийг урагшаа хараалаа бариараа хүүхдүүд рүү. За нэгдүгээр зохицлбор дээр шинэ нутаг аягүй гоё байсан болохоор аль өгүүлбэрийг сонгосон. За. Тэгээд зохицлбор дээр бүр тэмээ дээр нөгөө хуучин нутгаа санаа тогтохгүй шинэ нутагт. За хуучин нутгаа санаа тэр шинэ нутагтаа тогтохгүй байсан юм уу? За тэгэхээр энэ гитгэл хідэн тийм ээ тогтдоггүй гэсэн өгүүлбэрийг гол санаа гэдгээс өгүүлбэр байна гэж сонгосон юм уу? За 4 дугаар баг. Чанга тод яриа шүү хүүхдүүд ээ. За бас Шинэ нутгаа төрсөн. за шинэ нутгаа дурсалсан. За Зохицлбор дээр тэр шинэ нутагтаа тасахгүй тийм хуучин нутгаа санаа тийм одоо ингээд тогтохгүй байсныг байсан болохоор ингээд онцолж байгаа болохоор 2 дугаар зохицлбор дээр энэ өгүүлбэрийг сонгосон юм уу? За одоо ингээд багуудын бүгдээрээ дугуулсан ихийг ажиглаж харъя да. За ихийг нь дандаа адилхан өгүүлбэр сонгосон байж тийм ээ. За 4 дугаар дараагийн 2 дугаар зохицлбор дээр бас харъя. Мөн л адилхан өгүүлбэр сонгосон байна. За тэгвэл одоо бүгдээрээ 100% хувилбарыг харъя дэлгэсэн дээр. За таарч байна та нартай? Оо. За эхний зохицлбор дээр юу болсон юм бэ хүүхдүүд ээ? Юу дүрсэлсэн байгаа? Юу өгүүлсэн байгаа? За шинэ буусан нүүж ирсэн нутгийнхаа тэр гадаад үзэм тэр байгаль дэлхийг нь дүрсэж бичсэн байна тийм ээ. За тэгвэл 2 дахь зохицлбор дээр яасан байгаа юм? За тэр гоё газар ирсэн мөртрөө хідэн тэмээн тогтохгүй байна гэснийг дүрсэлсэн байна тийм ээ. За нэгдүгээр зохицлын гол санаа илэрхийлсэн үг маань тэгээд жирэн шинэ нутаг таатай сайхан аг тааны үнэр тэнгэр газрын завсараа хөхөөн дуушиг түгж зулай шиг зөөлөн газар шороон туурт малын хөл амарваа гэснийг зөв хувилбар маань. За 2 дугаар зохицлын гол санааг илэрхийлсэн өгүүлбэр маань гэтэл хідэн тийм ээ хоогцдоггүй. За тэгвэл одоо бүгдээрээ энэ өгүүлбэрээс тулгуур гаргая да хүүхдүүдээ. За энд нэгний зохицлбор дээр юу дүрсэлсэн? Юу өгүүлсэн? Оо шинэ нутагт нүүж ирсэн. Тэгвэл бидний тулгуурыг юу хүүхдүүдээ? Энэ өгүүлбэрийн тулгуурыг шинэ нутаг. За тэгвэл энд дээр юу дүрсэн? Ой юу тогтоогүй. Тэмээ тогтдоггүй тийм ээ. Тэгвэл энэ өгүүлбэрийн маань тулгуур юу юм? Оо тэмээ гэсэн тулгуур өгөхтэй юм байна шүү. За одоо тэгвэл бүгдээрээ эндээсээ ихийнхээ гол өгүүлбэрийг олъё. За энэ хоёроосоо бүгдээрээ ихийн гол өгүүлбэрийг сонгоё. Энэ хоёрын аль нь ер нь ихийн гол өгүүлбэр юм бэ гэдгийг сонгоё. За сонгохын тулд багш нь QR код баг болгон дээр тараасан байгаа. За наад QR кодоо утсандаа уншуулаад юу ягаарай. За уншуулаад гол өгүүлбэрээ сонгоч.
За энэ хоёрын аль нь энэ ихийн гол өгүүлбэр юм бэ гэдгийг сонгочих. За багшаас асуух юм байвал асуугаарай. Болж гинэ үү? Google-ээрээ орно шүү. Google-ээрээ ороод. За камера. Орж болж гинэ. За энэ баг босноо. За. Ой. За багш нь. За бага. Бичээрэй хүүхдүүдээ. За уншиж болж байна уу? За бага бичсэн юм хүүхдүүдээ. Яа болохгүй байгаа. Танаа баг? Болцсон уу? За бага бичсэн үү? Багш надад яг за. За орж ирээгүй энэ хүүхдүүдээ. Бага бичсэн юм уу? Зөөр 2 гэж тавьсан. За одоо орж ирэх нь харъя багш. Үгүй орж ирэхгүй л энэ да. За тэгээд багш. За харъя багш. Баг орж ирэхгүй байхаа. За бүр гараад орё багш. Энийг буцаач. За одоо харъя. За дөрвөн баг маань дөрүүлээ яасан байна. За одоо энэ тардагтээ зөв хариултыг сонгосон бол энэ дандаа 1 оноо өгсөн байгаа шүү. За ёо. Хэрэв буруу хариулт сонгосон бол энэ тэг оноо ахсан. За тэгэхээр дөрвөн баг маань дөрүүлээ зөв хариулт сонгосон байна. За энэ зөв хариулт нь юу вэ? Тэгвэл эхийн маань гол өгүүлбэр юу вэ? Гэтэл хэдэн тийм ээ тогтдоггүй байсан биз? За сайн байна. Тэгвэл гэтэл хэдэн тийм ээ тогтдоггүй гэдэг маань эхийн маань гол өгүүлбэр юм байна. За тэгвэл одоо бүгдээрээ эндээс ихийнхээ юу гаргаж ирэх хүүхдүүдэд гол өгүүлбэрээсээ? Алхам дурд маань эхийн гол санаа гол өгүүлбэрээсээ гаргая. За эхийн гол санааг бүгдээрээ гаргахын тулд баг болгон хүүхэд болгон дэвтэр дээрээ бичээрэй эхийн гол санааг. За хүүхэд болгон гол өгүүлбэрээсээ эхийн гол санаагаа бичээ. За асуух зүйл байвал агшаас асууж болно шүү. За яасан. За энд нь чичггүй та. За. За хүүхэд бүр хин гол өгүүлбэрсээ гол санаагаа тодорхойлж гаргаж ирээ. Дэвтэртээ бичээрэй. За босдод нь гараа өргөө суугаад байгаа хүүхдүүдээ.
За Батартай яасан. Үзэн гарах байгаа юм уу? Нэг илүү өтөг хөтөд байсан да. Хэн байлаа? Тэмүүж юм байлаа. За нэг үзэг найзтай өгч. За. Гарт үзэг. За бусдаа хальт хөдөөчих тусааг байгаа хүүхдүүдээ. За 3 дугаарыг дуусна бүх гişүүд нь. За 1-р баг арай дуусаагүй байна уу? За 4-р баг арай дуусаагүй байх шиг байна тий. За. За 2-р баг. За. Хальт хөлөөч. За хин гол санаа юу юм бэ? За хин бичсэн бусдаа танилцуулах уу? За хин гол санааг юу гэж тодорхойлсноо? За. Хин гол санаа их орноо нэг. За их орноо нэг тавих хэрэгтэй. За яагаад ингэ сонгосон? За дараачих нь. Их орн юунаас ч юм. За яагаад ингэ сонгосон? Нүг одоо ингээд тэмүүлгийн юу яаш тэгээд хуучин нутагтаа тасцсан. Гам гачиг батсан гэсэн хуучин нутгаас. За хуучин нутагтаа тасцсан. Тэр нутагт нь ган гачиг болсон ч хуучин нутгаас хамаад тогтохгүй байсан юм уу? За их нутаг байгаас. За аха юунаас ч илүүтэй. За яагаад энэнийг сонгосон? Тодорхойлъё. Ингээд тэмээ ингээд шинэ газар ирээд ингээд тогтохгүй тэгээд хууч тэгээд ган гачиг болсон ч тэгээд хуучин газар руугаа явах гээд байсан уу? Яваад байсан юм те тогтохгүй. За өөр. За гişиж авал. Нутаг их орн юунаас ч илүү. За яагаад? Тэр ган гачиг болсон ч гэсэн ингээд тэр газар руугаа тэмүүлээд байсан. За өөр. За. За яагаад? их нутгаа явахын тулд их нутгаараа тэмүүлээд байсан өөрийн нутгаараа тэмүүлсэн. За 3 дараа. За тэмүүлж. Энэ хуучин нутгаа санаад шинэ нутгаа тасалж. За тийм үү? Хуучин нутгаа шинэ нутгаа тасалж байсан гэж. За өөр. За очлаа. Тэмүүлээд нутгаа сансандаа болоод нутгаараа маш их хичээсэн. Тэгээ яг гол санаа нь юу юм бэ? Гол санаа нь тэмээлээд газар нь тийм сайхан гой өвсөөд байсан тэмээлээд нутгаараа тэмүүлээд их нутгаараа тэмүүлээд байсан гэж байна. За өөр. За наасан ба. Тэмээлээд хуучин нутгаас санаад шинэ нутгаараа тасаагүй тийм болоод хуучин нутгаа явах хүссэн. За тэгээд энэ үйл явдлаас гол санаа нь юу юм? Тэмээлээд хуучин нутгаас маш их сайхан. За тэмээлээд хуучин нутгаа маш их сайхан. За яагаад? Шинээрсэн хатаа таслуу их орноо санаад их орноо батлаж өөр нутгаа сансан. За өөр. За оронгоо. За хүмүүрэх нутгаа сандаа яагаад? бас энэ нутаг их орн юунаас ч илүүтэй. За яагаад ингэ тодорхойлсон чи? Хуучин газар
хангаж болсон гэсэн тэр хуучин газар руугаа тэмүүлсэн. Тэмүүлээд байсан. За ямар мондгийн бэ? За өөр гол санаагаа бичсэн хүмүүс. За асуулаа. За. Басараа. Энэ өөрөөсөө илүү үнцэнтэй. Ямар нутаг нь өөрөөс нь илүү үнцэнтэйсэ? Төрсөн нутаг нь өөрөөс нь илүү үнцэнтэй. Тэр шинэ нутгаас нь илүү үнцэнтэй байсан юм уу те? За манахаар алмаа. За шинэ нутаг өөрөөсөө амьдч шинэ нутгаас чанга үнцэнтэй. За шинэ нутаг нь уу эсвэл хуучин нутаг нь уу? Чи сая хуучин нутаг нь. За тэгвэл эхийн гол санаа юу юм бэ хүүхдүүдээ? Их нутаг, их орон, юунаас ч үнэтэй. Яагаад эхийн гол санааг ингэж тодорхойлж байгаа лээ хэдүүлээ? Эхлээд эхний цогцлбор дээр юу болсон нэгтэр? Тэр тэмээний хуучин өөрийнх нь төрсөн нутаг яасан байсан? Ганга ачиг болсон. Тэгээд ямар газар нууж ирсэн? Шинэ нутагт нууд ирсэн. Тэр шинэ нутаг нь ямар байсан? Өөрийнх нь дуртай бүх нут. За. Бүх юмнууд нь байсан. За өөр. Тэр нутаг маш таатай сайхан байсан тийм биз дээ. За тэгвэл хоёрдугаар цэцлбэр дээр яасан тэр таатай сайхан нутагтай тэмээнэр? Шинэ буусан тэр таатай сайхан нутагтай тэмээ тогтохгүй байсан тийм биз дээ. За тэгвэл яагаад тогтохгүй байсан? Тийм бид нар. Тэр нутагтаа дасахгүй байсан тийм биз дээ. Өөрийнхөө тэр ган гачиг болсон ч өөрийнхөө төрсөн нутагтаа дасцсан төрсөн нутаг руугаа тэмүүлээд байсан тийм биз дээ. За тэгвэл биднэрт хамгийн чухал нь юу вэ? Их нутаг юунаас ч илүү үнэтэй. За бид нар ингээд хот очиж штэ тийм ээ штэ хот очиод ингээ янз бүрийн маш гой зүйлүүд байдаг. Гэтэл хотод очиод хит хоноод эргээд гэрээ сандгүй. Яг түүнтэй адилхан тэмээ бүртэр тэр өөрийнхөө төрсөн нутгийг санаад тэр маш таатай сайхан нутаг дээр тогтохгүй тэр төрсөн нутагтаа ган гачиг болсон ч тэр төрсөн нутаг руугаа яагаад байна? Тэмүүлээд яваад биш те тогтохгүй хүнтэй яг адилхан байгаа зү. Мал тэгсэн төрсөн нутгаа гэж ингэж тогтохгүй төрсөн нутгаа гэж яваад биш. За тэгвэл одоо бүгдээрээ хичээлээ дүгнэе. За хичээлийн дүгнэлтээ хий. За эхлээд бид нар юу эхний алхам юун дээр ажилласан? Ихээ уншсан. За дараагийн алхам яасан? Их маань хэдэн цогцлбортой байсан? 2 цогцлбортой байсан. Түүнийхээ гол өгүүлбэрийг олсон тийм ээ? Гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олсон. За тэгвэл гол санааг илэрхийлсэн 2 өгүүлбэрээсээ юуг олсон? Эхийн гол өгүүлбэрээ олсон. За эхийн гол өгүүлбэрээс юу гаргаж ирсэн? Эхийн гол өгүүлбэрээс бид нар эхийн гол санааг тодорхойлсон тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ яг гол санаагаа биччих хүүхдүүдээ дэвтэр дээрээ ихийнхээ гол санааг биччих. За. Эхийн гол өгүүлбэрээ эхийн гол санаагаа бичээд аваарай хүүхдүүдээ. Бид нар эхийн гол өгүүлбэрээс эхийн гол санаагаа гаргаж авсан тийм ээ. Эхийн гол өгүүлбэртэйгээ хамт бичиж авна шүү хүүхдүүдээ. За бичиж авсан уу?
Өнөөдрийн хичээлийн маань зорилго юу байсан бэ хүүхдүүд? Тодорхойлох байсан. За тэгвэл бид нар өнөөдрийнхөө хичээлийнхээ зорилгыг хангаж чадсан уу? Чадсан. Бид нар ихийнхээ гол санааг тодорхойлсон тийм үстэй. За бид нар ихийнхээ гол санааг тодорхойлохдоо яасан? Ямар алхмаар хийсэн? Ихээ уншаа, ихээсээ 2 цогцлбор тус бүрээс нь гол санаа илэрхийлсэн өгүүлбэрээ сонгоод, дараа нь гол өгүүлбэрээ сонгоод, дараа нь гол санаагаа тодорхойлсон. За тэгвэл бид нар хичээлийнхээ зорилгыг хангаж чадсан байна, тийм ээ? За бичиж бүгд дууссан юм уу? За тэгвэл одоо багш нь гэрийн даалгавар өгнө. За юу гэсэн их вэ? За алга бэрүү. За алга бэрүү гэсэн их маань хэдэн цогцлбортой байна? Өнөөдрийн бидний үтсэн ихтэй яг адилхан 2 цогцлбортой их байна, тийм ээ? За түүнээс одоо бид нар эхний дасгал маань юу байх вэ хүүхдүүд? Гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийн доогуур зураг. За дараачих нь. Гол өгүүлбэрээ сонгох нь. За түүнээсээ юуг тодорхойлох вэ? Санаа тодорхойлох. За багш нь өнөөдөр энэ алхамчлал өнөөдрийн яг яаж ихийн гол санааг тодорхойлох ёстой юм бэ гэдэг алхмыг ингээд схемээр энд нь дүгнэлтэд ингээд оруулсан байгаа. За ёо. За үнэхээр та нар хэрвээ харах юм хэрэг болвол энэ схемээ хараад хийхээ гол санааг тодорхойлох нь шүү. За ёо. За багш нь тарааж өгье гэрийн даалгаврыг. Дөрөв, тав. За яах вэ? Нэг нь тавьчих нана. За илүү гарсан ширээн дээр тавиад авчаарай. За яа. За одоо бүгдээрээ өнөөдөр багуудынхаа оролцоог дүгнэе. За сая гол санаан дээр 4-р багаас 2 хүүхэд гарсан уу? Тэ? 2 хүүхэд байсан тэ? 3 байсан уу? За 2-р багаас бас юу ээ? 3 байсан юм байна тэ? За 1-р багаас хэд байсан? 3 байсан уу? За 3-р багаас бас 3 байсан уу? Хэвээ 2 За одоо тэгвэл багийнхаа оролцоог дүгнэе хитүүлээ. За 1-р баг хэдэн 5 уушуутай болсон байна? 5. За 2-р баг 6. За 3-р баг 6. 5. За тэгвэл багууд маань ер нь энэ тэмцээн аягүй идэвхтэй оролцсон байна тийм ээ. За тэгэхээр хамгийн өндөр оноотой 2 баг байна. Тэр нь ямар 2 баг вэ? 2-р баг, 3-р баг байна шүү дээ. За тэгвэл 2-р баг, 3-р багта баяр хүргэе. Бас мөн идэвхтэй оролцсон бүх багуудаа бас баяр хүргэе. За өнөөдрийнхээ хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл заасан баярлалаа. За